Цэцгэрүүд үе аваад урагшаа туугаад явлаа. За Чансуугийн салгалаа энд. Мацмото баруун байндаа өгсөн зүйтэй. Эрдэнэ хөлөгөндөөс явууллаа. Гол оржээ. За инхүү тоглолтын 44 минутанд баруунд гаргаж өгсөн маш гоё дамжуулалтаар Эрдэнэ хөлөг тооны харьцааг 1-1 болгож байна. Өнөөдөр гараанд гаргасан сонголт бол зүв болжээ. Тооны харьцааг 1-1 болголоо. За энэ Рүна Мацмото хамгаалагчийг өөр дөр дутаад их зүв гаргасан. Эрдэнэ хөлөгийн бөмбөггүй үлт сайн болсон. 16 дотор тогтоогоо цогих одоо ийм том аран зай түүнийг усвал хайцсан байсан байна. Араас нүгэж орж ирээ зөхиод. Зөндөөш баруун гаргаад өгсөн Балжинэм отон байхгүй шүү. Доогуур орж ирлээ. Гол оржээ. За Балжинэмийн дамжуулалтан дээр Зөндөөш одоо баруун руу гаргаад өгсөн. Тэгээ Балжинэмийн хөндлөн дамжуулалтан дээр Тэмүүж хөлтэй байдаг гол ичгэх болох юм аа. За нэг шууд Балжинэмээс орцсноо бүгдээрээ удаашруулсан мэдлэгээс харъя. За 3-2 болсон. Сап. За тийм байна. Шууд Балжинэмийн гол юм байна. Тэмүүж хүрээгүй орцсон юм байна шүү. За ингээ Балжинэм орж ирээд энэ тоглолтод 2 дахь гол орууллаа. Хаалга зөвлөлөө. За Үрдөнгөө хадгалж чадвал Довистерний удирдлын 11 дахь оноо. Улаангам Сидигийн удирдлын 11 дахь оноо 3 дахь хожид нь болох болно. 3-5 оноос салах боломжтой болно. Гоёрсон цоглоо гол! Хэтрик! За очирваны хүү өнөөдрийн тоглолтын 3 дахь гол оруулж энэ тоглолтын одоо хувь заяанд бас нэлээд чухал үүрэгтэй багийнхаа тэргүүлийг баталгаажуулсан голыг оруулж байна. За 2-1 3-1 бол одоо ийм сүүлийн мөчтийн хялгаатай. Нэг голын зөргөл барьцгүй тэргүүлэл. За тэгээд очир байна. Густавогийн дамжуулалтаар хаалган зөхиод энэ удирдлийн 2 дахь хэтрикээ хийлээ. 2 дахь хэтрикээ хийж байна. Хоромхны хаалганд нэг хэтрик хийж байсан. За ингээд 9 голтой байсан удирдлийн 10 бах. Зэмэрхсэн Рюка Миязаки 2 дэг болгож байна. За гоё 2 голыг орууллаа. Булангийн цогц чөлөө цогт болон одоо энэ хөлөөнгөө бөмбөгөн дээрээсээ гоё тоглолцлоо доо. Ховдын хөлгүүд. За ингээд тоглолтын ихний үеийн цаг дуусныг зарлж байна. Бат Эрдэнэ дамжуулалтаар гол орууллаа. Сервисүүдээс ашиглалаа. За ингээд тоглолтын ихний хагас ховдын хөлгүүд 2 дэг харьцаатай тэргүүллээ. 15 минут сарлаад 2 дугаарын тоглолтоор эргүүлжээ. За шууд хаалган зөхөж үзэж байна. Гол! 45 дахь минутанд Рюка Миязаки. За лигийн тэмцээний ээж та чөлөө цогтоос оруулсан голоо бүртгүүллээ. За Рюкагийн өстө гоё гол байна. За түүний хувьд бол сүүлд Хантарсын хаалган чөлөө цогтоос нэг гол хийгээд байсан. За дэрэгдээ тоглоход чөлөө цогтоос бас шон оноод байсан. Тэгвэл энэ удаад бол гол оруулж чадлаа. Гой зөвхөлт яриан байхгүй. За хаалгач үлстэй яаж чаддаг байна. Хараал өнгөрчтэй.